За энэ хилцээрийг 2 жилийн өмнө орж ирээд аюулгүй байдал гадаад улсын байнгын оргоор хилцчихэд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага өссөн гэд бутсан байлээ. Тэгэхээр энэ өмнө орж ирснээс одоо өөрчлөгдсөн байгуу нэмэлт өөрчлөлт орсон уу гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаарт нь энэ дархан эрх хямд дархан эрх олгож олон улсын байгууллагууд ер нь ингээд одоо ийм эрх шаарддаг уу. Тэгээд энэ одоо жишээл төсөлтөр бол нэг 150 сая долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж юм л да. Тэгэхээр энэ яг ямар төслүүд байдгийг тэгээд ийм олон улсын одоо ийм ижил төстэй байгууллагууд эрх хямд дархан эрхтэй ийм байгууллагууд хэр олон байдаг гэдэг хоёрдугаар асуулт байна. Гуравдугаарт нь болохоор энэ дээр нэг ийм залт үлээ. Энэ Дайны дэлхийн ногоон хөгжлийн институт энэ байгууллагад ажиллаж байгаа Монгол ажилчид нь нийгмийн даатгалд хамрагдахгүй татварын хууль бас үйлчлэхгүй гэсэн ийм агуулга байлаа л дээ. Нийгмийн хамгааллын талаарх зохицуултанд хамрагдахгүй татвар хураамжаас чөлөөлөгдөн хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомж хамаарахгүй гэдгээр Монгол ажилтнуудын эрх шиг одоо энэ юунд хамрагдахгүй болохоор яаж шийдэгдэх вэ? Ер нь олон улсын жишгүүд бас ямар байдгийг энэ талаар мэдээлэл өгч хураас. За ажлыскаас хариулъя. Энэ дээр микрофон төрийн нэрмжийн дарга Батбаяр. За өмнөх байнгын хороогоор оролцуулсан асуудал дээр бол тухайн байгууллагын Монгол дахь бүх ажилтнуудад дархан их олгохоор бол одоо төсөл байсан. Энэ удаагийнх төр бол зөвхөн одоо тухайн төлөөлөгчийн газрын Монгол дахь суурин төлөөлөгчид одоо дархан их олгохоор одоо өөрчлөгдсөн байгаа. За Монгол улсад өнгөрсөн хугацаанд GGI буюу одоо GGI байгууллагаас бол уур амьсгалын өөрчлөлтийн бодлого үндэсний тодорхойлсон хувь нэмэр, ногоон санхүүжилт, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч, аймаг орон нутгийн уур амьсгалын төлөвлөлт, чадах бэхжүүлэлт гээд чиглэлүүдэд бодлогын баримт бичгүүд боловсруулах, тээзүү боловсруулах ажлууд дээр хөрөнгө оруулалт хийж исэн байгаа. Татах ажлыг хийж исэн 150 сая гаруй долларын хөрөнгө оруулалт Монгол улсад татсан гэж бодож байгаа. Үүнээс бол яг тодорхой хэлэх юм бол одоо Монголын ногоон санхүүжүүлэлтийн корпорацийг байгуулах техникийн дэмжлэг үзүүлсэн байна. Эрчим хүчний үр ашигын төсөл ногоон барилгын бодлого боловсруулах ажилд бол техникийн тусалцаа үзүүлсэн байна. Улаанбаатар хотын барилгын дулаан шинжиллийн төслүүдийн тээзүүг боловсруулахад бол одоо техникийн тусалцаа үзүүлсэн байна. 14 аймагт уур амьсгалын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажилд бол бүгэн техникийн тусалцаа үзүүлсэн 470 гаруй төрийн албан хаагчийг сургалт судалгаанд хамруулж исэн байна өнгөрсөн хугацаанд. За мөн одоо яг хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд гэх юм бол сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 26.6 сая ам долларын босолтгүй тусламжаар сайн дотоод туршилтын журмаар сэргээгдэх хүчний парк байгуулахаар ажиллаж байгаа. Хэрвээ энэ туршилтын парк маань амжилттай хэрэгжих юм бол цаашлаад Дундгов, Үүрханга, Ховд зэрэг 3 аймагт одоо нэмэлтээр нарны одоо сэргээгдэх хүчний станц байгуулахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа урьдчилсан байдлаар шорт листэнд орчихсон байгаа. За байгаль орчны чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг ижил төсөлттэй ийм яг энэ түвшний байгууллага бол Монголд дархан эрх хямрал эдлээгүй байгаа. За Монгол одоо ажилтнуудын эрх бол хөндөгдөхгүй. Яагаад тэгэхээр олон улсын байгууллагынхаа шугамар илүү өндөр нийгмийн даатгалын одоо нийгмийн халамжийн үйлчилгээ авна гэдгээр өөрсдөө тэр сонгож байгаа гэсэн үг. Статусаа. За, ингэ төвшин гişүү нэмж тодруулъя. Тэгээд энэ юуны одоо бие бүрэлдэхүүн гэдэг дээр нь Монгол улсын иргэд энэ дотор байхаар заасан байна л да. Тэгээд яг энэ тодорхойлолт нь албан тушаалтнууд гэсэн нүүд нь болохоор Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомж хамаарахгүй энэ чинь хэддүгээр нь 4-ийн 3 дээр нь 9-ийн 6 дээр нь бүх төрлийн татвар хураамжаас чөлөөлөгдөн тэгээд нийгмийн хамгааллын тарих зохицуултанд үл хамрагдана гэж заасан байна л да. Тэгэхээр яг энэ заасан юмыг л асуугаад байна. Сая болохоор хамрагдахгүй гэж хэлжлээ. Энэ гэрэн дээр бол энэ дээр бол хуулиуд үйлчлэхгүй гэсэн тийм залт байгаад байна. Энийг тодруулаад өгч. За, их төвшин гишүүний асуултанд нэмж хариулъя. Төрийн нэрмжийн дарга Батбаяр, энэ дээр микрофон.
Нийгмийн даатгалын асуудал бол сая хэлсэнчлэн Солонгосын буюу олон улсын байгууллагынхаа журмаар төлөё гэдэг дээр одоо байгууллагын одоо нийт ажилтнуудынх нь хүсэлт юм байна. Хилцээр дээр бол зөвхөн одоо тухайн байгууллагын тэргүүнийг оруулъя гэдгээр өөрчлөн одоо оруулж ирсэн гэж тий. Хөнөмж Батбаяр дарга энэ дөр микрофон. Тэ албаагчд нь бол дархан ирэх идэлхгүй гэж байгаа. Дархан ирэх ям бол идэлхгүй. Тэ. Дархан татвар нийгмийн даатгал гэдэг нь бол дархан ирэх ям биш шүү дээ. Гэж үнэ тэ. 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 Улсын байгууллага хэмтийн билээ. Юу локалууд нь хамаарахгүй гадных нь тэр хурамчны хамаарахгүй гэсэн тийм асуудал хамаарна. Гадны байгууллага. За. Их түвшигчний асуултанд тодорхой хариулъя. Төрийн нэрмжийн дарга энэ дөр микрофон. Саяг тодорхой асуулт суучин татвар болоод нийгмийн даатгал дээр хөнгөлчлөлт идэх юм уу, идэх юм уу? Гэрээнд та бүхний төсөлтөөр орж ирснээр бол идэлхээр байна гэдэг асуудал ярьж байна. Зөвхөн тэр төлөөлөгч биш, бусад одоо албаагч нар бас ингэхээр байна гэдэг асуудал яриад. За энэ дээр тодорхой хариулт тайлбар өгье. Байгаль орчны яамнаас өөр газрын дарга нар асуудал судалсан мэдэх хүмүүсүүд орж ирсэн хүмүүс байгаа юу? Төрийн нэрмжийн даргаас өөр. За энэ дөр микрофон. Энэ юунд албан тушаалт юу төлөөлөгч болон албан тушаалтууд нь татвар хураамж ногдвол хураах бүх аливаа үргээс чөлөөлөгдөнө гэсэн байна. Дөрвөлөр зүйл дээр тий. За ойлголоо. Баярлалаа. Их түвшин гишүүн босноо. За анар гишүүн.